харсан уу? Сайн байна тийм ээ. Чи энэ бичлэгийг хамгийн ихний үзэж боллоо. Баяр хүргэе. За хай зүрхнүүд ээ. Энэ ангиа үзцгээе. Олон юм ярьлгүй зүгээр шууд гайд руу орцгоё. За хай зүрхнүүд мэдээж амлсан ёсороо Якузагийн эхнэр анимегийн 8 дугаар ангиа ярьж өгөхөөр бэлтлээ. Та нар ч удаан хүлээлээ, Юкин ч гэсэн удаан хүлээлээ. Нэрээ энэ Юки админийхэн Instagram хаяг шүү манайхан. Дагмаар байвал дагаад хүсэлтэд явуулаарэ. Бас асуух зүйлээ асууж болно. Ингээд эхэлцгээе. Нэрээ ханиад хүрсэн байгаа болохоор хоолой жоохон сонин сонсогдож магадгүй шүү. За. Яг өмнөх анги дээр дууссан үеэсээ эхэлнэ. Энэ Озу хүн чинь яагав Киришима Яшина хоёрыг аваад ирэн тэргээд Наог сүрдүүлээд байсан гэхээр энэ хідэн гаруудыг харж байгаач бүр ихний 2 3 дугаар анги дээр яагав нэг Аказа гээд охин гэрээсээ цухтаад Караконы өрөөнд Киришима баахан залуусыг зодсон доо. Тэд нар чинь бүр энэ хоёрт үс сансан. Тэгээд Озугаар дамжуулаад ерөнхийдөө алах гээд байгаа юм байна лээ. Киришимад энэ хідэн задуулаад яс шүдээ хуглуулад бүр 1 сар эмнэлэг твцсэн юм байна. Тэгснээ тэнд байсан нэг буржааг толгойтой гар Азами Осакад ирчлээ гэд яваад өглөө. Тэр буржгар хүстэй залуугийн талаар Киришима сонсоод нэг тийм сонирн болсноо. Одоо наанасаа явчихаа. Озу хүнээс бусд нь бүгдээрээ чинийг царайг танин харчвал зүгээр явуулахгүй болохоор явчих гэсэн чинь манай Яшино мэдээж үгэнд нь орохгүй штэ. Уг нь бол Киришима санаан зовоод л байх шиг байгаа юм. Нөгөө талд манай Шоума байктайгаа ганган давхиж байтал Киришима залгаад Яшино аюулд орсон. Би чамд нэг караокены хаяг өгье. 211 тоод өрөөнд цаатах чинь нуугдж байгаа. Чи очиод туслаах. Би яг одоо үнэхээр очих боломжгүй өөр чухал ажилтай байна гэд Наог чирцэн явж ядیں۔ Шоума бол шууд уурлаад ёстой Яшиногийн үснээс нэг л ширхэг унсан байвал чамааг өршөөхгүй шүү гэд шууд уурлалгүй яахав. Озугийн хүмүүс угаасаа л Киришима Нао хоёрыг дагж байгаа болохоор тэр хоёрыг буудлаасаа гараад таксинд суугаад өөр газар руу явж гинэ гэхэд араас нь алдахгүй дахиад даг гэх даалгаврыг Озу өгчөөд нөгөө Азами гээд байгаа залуу дээр очиход нөгөөх нь манай Шоуматай нилээн төстэй масктай гар байдیں۔ Царайг нь нэг сайн харуултгүй л дээ энэ анги дээр. Тэгээд зүгээр тал засаад чи өстө гууж байгаа болохоор гуйлд ч юм болохоор хідэн төгрөх чамаагүй гаргаад тэр хоёрыг заавал бариулна гэд харин нөгөө буржгар толгойтыг Киришимагийн араас яв гих өөрөг өгнөө. Ингээд байж итэл манай Яшино гараад ирлээ. Озу угаасаа царайг нь мэдгүй болохоор сайн уу сайхан залуу мэн намайг таньж байгаа айлгүй дээ. Би танай 4-р курсын Сузуки бэмштэй танихгүй байхдаа яад юм бэ гэд цаг хожиж нилээн хамтсан. Харин Озу бол царай нь миний сонирхол биш ч гэсэн яахав дайжгүй биетэй юм байна гэд муухай юм бодоод байдаг. Харин Шоума Киришимагийн хэлсэн нөгөө газар очиход Яшино байхгүй Нао байхаар нь гайхаад чи яахаараа энд байдیں۔ Киришимагийн уулздаг эмэгтэй л байлгүй дээ. Алив намайг дагаа яв. Олж өг тэр хоёрыг гэд агуулад явж идэл Озу хүний хүмүүс ирээд Яшино гэдэг эмэгтэй нь байсан бол үхтэл нь балбахгүй юу гэсэн чинь тэр үгийг нь сонсоод амар уурн хүрээд та нарын нэх дураараа тэгж хилээд байдаг ч нэр биш байхаа гэд 3 залууг зүгээр гачин болгож байтал нөгөө буржаа гэрээд чи Киришима юу гэд асуусан чинь амаа тат буржгар толгойтой гэсэн чинь нөгөөх нь уурлаад эн чин зүгээр буржгар биш заа юу гойлын буржгар засалт мэдүү гэд үнэн саваанаа бас мэдээж зодтон алалцсан манай Шоума ялалт байгуулна. За хоолойстой нэр амар сөөцөн байх шиг байх шүү манайхаа. Нөгөө талд Яшина маань бүр үнэхээр сайн ууд юм бэ лээ. Нэрээ зүгээр хэдийч уусан согтохгүй Озу хүн бүр шок. Одоо ингэ болох уу да харих уу гэсэн чинь нөө дөнгөж эхэлж штэ ахиад ууйл та гэд бүр Озу айгаад хальт гарч уцаар ярихад Киришима нөгөө газраа сухцсан Нао байгаа талаар хэлээд Яшиног орхоо явчлаа. Яшино бүр буур новш чи нийдэж уусан юмныхаа мөнгийг төлөхгүй зугтчлаа шүү гэд Киришиматай уцаар ярина. Одоо бүр маш гоё догдлуулсан хэсэг гарнаа. Яшино Наог угаасаа Киришиматай уулздаг гэдгийг мэдсэн байсан учраас тэр хоёрыг зүгтах боломж олгож нөгөө караокены өрөг өөрөө зааж өгсөн. Тэгээ Киришима тэндээс цонхоор зугтсан. Энэ асуудалд Шоумаг Яшино биш Киришима орооцолдуулсан. Одоо зүгээр л Яшиног аюулд оруулахгүйгээр Киришима Осакад ганцаараа байгаа ч гэсэн бүгдийг нь өөрөө зохицуулъя гэхэд Яшино маань бити давраад айл да Киришима би одоо Токиод биш Осакад өөрийнхөө
өөрийнхөө төрсэн газар байна тэхүү. Тэглээж үнэхээр тэр залуусыг чи гав ганцаархнаа. Бүр ганцаархнаа барах уу? Чадах уу? Чадна гэвэл хинт ч баригдахгүйгээр бас дахиж ийм асуудал гаргахгүй тулд бүгдийг нь алаад цогцсыг нь нуу. Хэрвээ алж чадахгүй бол яг одоо зогсож байгаа газараа өөрийнхөө амийг хорлцох. Ингэж чадахгүй гэвэл яг одоо Токио руугаа яваад дахиж хизээч битгий Осакад ир. Миний нүдэнд дахиж хизээч битгий харагд гэдэг. Пүү, Ёшиног бүр ийм гэж бодоогүй штэ. Тэгсээ чин Киришима, Ёшино би чамд дээр аквариумд байхдаа нэг үг хэлгээд байсан доо. Тэрийг одоо хэлчихье. Миний төрсөн өдөр 11 сарын 13 Хилэнцгийн орд. Одоо 18 нас хүрнэ. Энийг би хинт ч хэлж байгаагүй. Чи л мэддэг боллоо. Хоол идэх тийм дуртайч биш ч гэсэн чамтай л цугвал юу ч идсэн хамаагүй дуртай. Хобби ч гэсэн надад байхгүй. Чиний хоббиг дэмжиж хамт бүх зүйлийг цаашдаа хиймээр байна. Дурсамж бүтээж ирээдүгээ чамаар л төсөөлдөг. Намайг 18 нас хүрэхээр надтай гэрлэх үү гэдэг. Ёо, тэгээл энэ үгийг Ёшино сонсчоол чи ийм үд юугаа яриад байгаа юм бэ? Наад гуйлтыг чинь галзуурсан биш мэдээж зөвшөөрөхгүй штэ гэсэн чинь тэгвэл хоёулаа мөрийцээ. Яг одоо цаг 9 цаг 46 минут болж байна. Би тэг цагаас өмнө тэр хэдийг бүгдийг нь үгүй хийн. Бүр бүгдийг нь шүү. Хэрвээ тэг цаг өнгөрөөд 1 секунд болвол би ялагдана. Хэрвээ хэлсэндээ хүрээд тэг цагаас өмнө тэд нарыг дуусгачвал сургуулаа төгсдлөө надтай үерх гэдیں۔ Ёшино харин чи ямар амар том ам гарч чадчихна. Тэд нар чинь маш олоола. Тийм олон хүмүүсийг чи барлаа юу? Ганцаархнаа байгаа штэ. За яах вэ? Чи тэгвэл хэлсэндээ хүрээд тэндээс амьд гарч чадвал үерхэх байна уу, гэрлэх байна уу? Чиний хүсснээр болъё. Гол нь амьд эргэж ирүүш рүүгээд энэ анги маань нилээн игзэгтэй үе дээрээ дуулсан да. Яана одоо тэгээ Киришима амьд хүрээд ирэх юм бол Ёшино үерхэхээс өөр аргагүй болно гэсэн үг үү те. Ингээд энэ анги маань дууссан дараагийн 2 дахь өдөр мэдээж 9 дугаар ангийг нь яриад өгнө заа юу. Манайхаа дархлаагаа дэмжээрэй, амар хүн таниад байна шүү. Зүрх